Сайн байна уу? Та Монгол улсад татвар хэрхэн бодогддог вэ гэж гайхаж байсан уу? Яг гар дээр хідэн төгрөг ирэхээ сайн тооцож чадах уу? Яаж таны цалин бодогдож, хідэн төгрөг татвар болон нийгмийн даатгалд явж байгааг та мэдэх үү? Өнөөдөр би та бүхэнд Монгол цалин яаж тооцогддог талаар хэлбэрхэн тайлбарлаж, эцэст нь цалин автоматар тооцдог жижиг програм хийж үзүүлнэ. Нийт цалин буюу нэрлсэн цалин гэж Монгол улсад байгаа. Олон улсад ч гэсэн байгаа. За тэр цалин нь юу вэ гэхээр таны гэрээн дээр бичигдсэн цалин байх нь байна. За гэхдээ энэ нэрлсэн цалингаас бид нэр хэд хэдэн татваруудыг авдаг байх нь байна уус. За эхнийх нь татвар бол нийгмийн даатгал. Энэ нь нийт цалингийн 11.5% байдаг байх нь. Үүнд тэтгэврийн даатгал, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн болон ослын даатгалууд гэсэн үндсэн хэсгүүдэд хуваагддаг байх нь байна. Дараа нь орлогын албан татвар буюу 10% татвар. Энэ нь таны цалингаас нийгмийн даатгалаа хассан орлогонд тооцогддог байх нь. Хэдүүлээ жишээ авч үзэхэд 2 сая төгрөгийн цалинтай хүн нийгмийн даатгалд 230 мянган төгрөг төлөх нь байна. 2 сая төгрөгөөс 11.5% нь бодогдоод үүнээс үлдсэн орлого бол сая 770 мянган төгрөг. Орлогын албан татвар нь үлдсэн орлогон дээр тооцогддог татвар байгаа. Тэр нь 10% татварыг нь авахаар 177 мянган төгрөг болох нь байна. Тиймээс таны гар дээр ирэх цэвэр цалин сая 593 мянган төгрөг. Нийт татвар нь 407 мянган төгрөг болох нь байна. Энэ бүх бодол татварын ямарваа нэгэн хөнгөлт ороогүй бид нар бас сайн санах хэрэгтэй. Гэтэ хөнгөлт гэж ихтэй 20 мянган төгрөг нийгмийн даатгалын шимтгэлээс хассан орлогоос хамаарч авдаг тул тэмчих нөлөөтэй зүйл биш юм. За тэгэхээр хэдүүлээ кодо бичээд үзье те C++ хэлтэн дээр бичигдэж байгаа кодогоо. За тэгээд энэ хамгийн ихэнд бичигдсэн энэ хоёр мөр код бол угаасаа хэдүүлээ сангаа оруулж ирж байгаа шүү дээ те. За тэрний дараа хэдүүлээ gross salary буюу ерөнхийдөө энэ бол нэрлсэн цалин гэсэн үг. Тэгэхээр энэ бол таны гэрээн дээр бичигдсэн байгаа тэр цалин та өөрөө оруулах нэ. За тэгээд энэ бол энэ дээр бол 11.5% бол байх ёстой. Тэр бол нийгмийн даатгалын шимтгэлийн хувь нь байх нь байна. За тэгээд энэ tax гэдэг нь бол юу вэ гэхээр нөгөө орлогын албан татварын 10% нь энэ дээр байх нь байна. За тэгээд таны цалин хэдвэ гэж танаас суугаад та цалингаа оруулангууд энэ бүх бодолтыг танд хийгээд өгөх нэ. За эндээс хараад угаасаа юу яагаад олчж болох вэ? Энэ бол нийгмийн даатгалын шимтгэл. За энэ taxable income гэж ярьдаг. За энэ бол юу вэ гэхээр та нэрлсэн цалингаас нийгмийн даатгалын шимтгэлээ хасангууд гарч ирэх одоо үлдсэн цалин ч гэсэн үг. Нийгмийн даатгалыг улс авлаа, таны үлдсэн цалин чинь одоо дахиад тэр үлдсэн цалингаас чинь улс татвар авнаа гэж ойлгож болох нь байна. За тэр бол 10% татвар тийм ээ. Сая бидний ярьсан 10% татвар. За тэгээд тэндээс net salary буюу таны яг гар дээр ирэх тэр цалин чинь income tax таны орлогын албан татвар болоод нийгмийн даатгалын шимтгэл хоёрын нийлбэрээс хасч болох нэ. За энэ бол маш энгийнээр тайлбарлаж байгаа тайлбар байгаа. За энэ дээр бол татварын хөнгөлт гэдэг зүйл бол орж ирдэг. За гэтээ тэр бол ихтэй 20 мянган төгрөг байдаг гэж хэдүүлээ сая ярьсан тийм ээ. За тэгээд хэдүүлэн ингээд тооцоолж хийж өгөх нэ. За хэдүүлээ энэ дээр ажиллуулж үзцгээе. За энийг хадгалчих тийм ээ. За гэж яагаад татвар CPP тийм ээ. За манай цалин бол 2 сая төгрөг шүү дээ. 2 сая төгрөг. За бүгдийг нь тооцоолоод хэдүүлэн ингэж гаргаж өгч байна. Хэрвээ энэ видео танд хэрэг болсон бол лайк дараарай. Цалингаа зөв тооцох нь санхүүгээ зөв төлөвлөх суурь болдог. Харин програм хангамж ашиглаж сурах нь ирээдүйн хөгжлийн үндэс болно. Баярлалаа.